Зүүн хүрээр ачаалан хийдээс мөнгөн жавцс морин хуурын сургалтын төвтэй хамтран өвлийн сүүл сарын 28-ны өдөр хүрээ мадрын дуганд Монголын өв соёл уламжлалт бүгээн дэлгэрүүлэх хүүхэд багцуудынхаа дунд их өвөө хайрлан хамгаалах ухамсарыг хөгжүүлэх зорилготой арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр манай зүүн хүрээд ирчлээ гэдэг баахан бэлэгтэй тэмдэглэлтэй сайхан үйл явдал болж байна. Өнөөдөр бид нэр ногоо жилээ өвдөж, морь жилээ өвдөхийн өмнө хуучин номын урлаа урж байгаа өвлийн сүүл сарын дэлхийн тооллын өвлийн сүүл сарын 28-ны өдөр Сахус уртаа дахиж баярлаж байгаа энэ сайхан өдөр мөнгөн чавтас хамтлагийн залуу өргөн бүтээч маань ирж манай хэдийн хүрээ майдрын дугуйнд меладаг өргөсөн маш нийт ам ургуудынхаа өмнөөс болон тэргүй амхан амжуул амын өмнөөс тав талхал илэрхийлье. Мөн одоо манай хэдийн тэргүй амл амын 23-ыг хөгжиж өгсөн хамтлагийн багш Чожиж явдаа талхал илэрхийлье. Ингээд хамтлагийн залуу уран бүтээлчтэй цааш уран бүтээл өндөр амжилт хүсье. Морь жилдээ улам их амжилтыг бүтээж Монголынхаа өв соёл болсон морин хураа улам их шамдан суралцж дэлхийн дахин уурсах болтугай гэсэн ерөөлийг тавья. Баярлалаа. Тус сургалтын төвийн төч гарын морин хуурч хөгжсөн гэж их шиг яруу аялгаугаа хүн барьсан хүн талархал илэрхийлье. Мөн сургалтын төвийн багш соёлын тэргүүний ажилтан Баатбүүгийн Чойжилжов танд Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх энэхүү бахархам үйлс тань улам мөргөжин хийн өрөөлөмгөө.